Зорын нэвэнд за өдрийн аагам халуун гайгүй болж оройн сэрүү ороод тэгэл манай гурав гадж байгаа салхил ёо гэж гараа явчихлаа. Салхил ёого гараа явахлаар нар хаагуур нь юу хийсэн байх вэ? Ганцаараа үлдээд лайва хийе гэд. Тэгээ асаачлаа. Жохон хобби хөдлөөд аяллахаа малгайг өмсцэн сууж байна. Одоо явахт аялж чадахгүй ч гэсэн худлаач гэсэн малгайгаа өмсөө суухаас. Энэ жил аялж чадахгүй жоохон мяа байна. Гэтэ одоо яах. Эцэг нэгэн цагт нэг бурханлаг сайхан аялал маань буцаад ирэх байхаа л гэж бодох юм дөө. Өнөөдөр ёо нор. Өнөөдөр ажил руу явж байхдаа та нартай сүнсний тухай ярьж ирсэн. Тэгээд сүнснийхээ сэдвийг үргэлжлүүлдэг юм үгээд байж байна. Яг энэ зарим улсуудад сонирхолтой л байгаа хэрэг. Зарим улсуудад шал тэнийг юм ярих гэж бодож байгаа л байна. Гэтэ хүн хүний бодол тааруулж ярина гэж юу ах вэ? Ер нь угаасаа би нэг хүн юу гэж бодох бол гэдэг дээр санаа зовдгоо хүн л дээ. Юу гэж л бодсон дураараа болох. Дураараа шааш. Энэ хороо дээр ингээд янз янзын өвдөж чадaltaй тийм юм гэсэн тийм ус зөндөөл байдаг. Зарим нэгтэн таарч л явлаа. Тэгээ үнэхээр өвдөж чадaltaй мөн гэхэлэр ер нь нэг тийм залтай л өөрчлөл байдаг. Ер нь бол одоо Монголын ихэнх үздэг, харддаг, тэгдэг, ингэдэг гээд өөрсдөө цололцсон улсууд бол ихэнх нь зүгээр л өөрчлөлт байдаг шүү дээ. Тэгээд нэг хүний амьдрал байдаг монголчуудын амьдрал байдаг түгээмэл юм яраа суучдаг. Ахтаа хамаатан саднаас чинь тийм юм байна. Хамт албан байгууллагаас чинь нэг тийм хүн хорлоод байна. Нэг тийм намхан нуруутай тарган бараан царайтай хүн байна. Ингээд яг хийн ихлээр тэрийг хэлэхгүй. Тиймэрхүү хүн харагдаад байна. Тиймэрхүү юмнууд байдаг. Гэхдээ яг нэг ингээд нэг тийм үздэг, харддаг, мэддэг, чаддаг гэж янз янзын ид шид ярьдгүй мөртлөө өвдөлттэй усуд байдаг шүү дээ. Тэр усуд өөрсдөө мэдгүй явж идэг. Тэр их сонио. Би л амьдралын энэ урт хугацаанд нэг тийм усуудад таарж ирсэн. Нэг тийм энерги нь өөр өгдөг шүү дээ. Айгуу сонио. Тэг хүн биш юм шиг. Чи одоо амьд хүн үү? Эсвэл өөр юм хараад байна уу гэмээр. 2-3 удаа би тийм хүмүүстэй таарж ирсэн. Ажил дээр 2 удаа. Тэс ажлаас гадуур бас ажиллаж явж байхдаа 1 удаа.
нэг тийм сонин хүмүүстэй. Энэ ёстой юр бусын хүн байна да. Чөтгөр нөө бурхан нөө гэмээр. Энэ чөтгөр нь юм болов бурхан нь юм болов. Одоо чөтгөр бурхан хоёрыг бол би ялахгүй шүү дээ. Хэцүү. Гэтэ амар хүчтэй нэрхтэй. Саяхан манай ажилтайгүр сайхан дөө. Манай ажил дээр бас нэг тийм юр бусын хүчтэй энергитэй нэг хүн орж ирээ гарсан. Нуруугаа бариулна гэд. 2 удаа л бариулсан л да. Тэгээ сони ингээд барихлаар ингээд тодортолд ингээд чэйжинд юм буглаад байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрдөг. Одоо юу гэдэг энэ энерги вампир муу ёрын тим юм биш л дээ. Тэрийг бол би мэднэ. Арай өөр. Надад ингээд нөлөөлөд байгаа байхгүй. Барихад амар сонио. Тэгээд ажиллаад дуусаа гэрлүүгөө явж хаад машиныхаа өрүүлэг бариад явж хаад гар салганаад байгаа юм чи. Бүр одоо тэр шок нь гардггүй. Гэртээ ирээд ингээд цай хоолоо идээ сууж байгаа төрөл нэг юм өвдсөн юм шиг юм. Амар хүчтэй нөлөөсөн байгаа байхгүй. Тийм нөлөөлдөг. Тэгтээ тэр надад тэр бариулсан хүн бол өөрийгөө тимийг мэдхгүй зүгээр бизнес хийдэг гэж байгаа байхгүй. Хуваарь бизнес хийдэг гээл. Тэгээд надтай нэг жоох юм ярьж суугаал. Тэгээд нуруу өвдөд тэгдэг гээл бариулсан. Тэгж чад тэр хүнийг барьж хахад ингээд надад тэр нөлөөлөл нь бодох. Тэ энерги нь амар хүчтэй нэрхтэй. Би өөрөө тийм хачин мэдрэг хүн байхгүй. Балиар мэдрэг. Тэг бүр шокноос гарахгүй байгаа юм чи. Гэртээ ирээд манай ихнэр бүр гайхаад царай зүс чи ямар нэг сонирн болчиход ах юм зүгээр үдэргээд. Гүй яах вэ тэгээд ажил дээрсээ тэгээ одоо ямар тийм хүн бариад ийм болчлоо гэлтэй биш. Яг ажилласаа жоохон ядраад их хөвчтэй усуд байла. Ер нь их хөвчтэй усуд барихтай бас жоохон дийдэг юм л та. Тэгээд их хөвчтэй хүн байла. Тэгээ би нэг усанд ордог юм шүршүрт ороодох гэдэг. Усанд ортоор арайгаагүй болж байгаа байхгүй. Ер нь манайхан нэг юмыг бас ойлгоорой. Хэрвээ ингээд ямарваа нэгэн энэ тэгтээ их ховор тохиолдож шүү. Маш ховор. Ямарваа нэг ингээд юм хүчтэй энергитэй хүнтэй ингээд ямар нэгэн байдлаар уулзвал чамд ингээд тэр юу нөлөөлөл нь айхтар хүчтэй ингээд орж ирвэл андшгүй. Ингээд зүрх тийсээ дотор бачуураад ингээд бие эвгүй болоод ийм таагүй мэдрэмжтэй болчдөг. Тэгээ тэр шокноос гарч өгдөг. Тийм гинти ийм осол аваар ингээд нэг юу муу болоход нэг тэгдэг штэ нэг хүмүүс нэг шокноос гарч чаддгүй. Гинт ингээд гинт амир айх майх ч юм уу те харуу бүрүүд ч юм уу эсвэл нэг магадгүй нэг хий юм харж марвал хүмүүс ч бас тийм байдалд орно штэ. Яг тэрэн шиг ингээд зүгээр ингээд хүнтэй уулзаас салахад тэр хүнээс тийм хүчтэй юм орж ирвэл хамгийн дөрөнд усанд ороорой. Халуун шүршүрт нилээ удаа сайн яач. Тэгвэл гайгүй болно. Би тэгсэн штт. Тэгээ би бодож ирсэн их хүчтэй хүн орж ирлээ дээ гэж. Тэгээ тэр хүн өөрийгөө мэдэхгүй. Тэгээд гайгүй болчихлоо, сайхан болчихлоо гэж яваад гисэн. Тэр хүн тэр бизнесээ хийхгүйгээр өөр юм хийвэл тэр бална. Би л тэгж бодсон. Өөр ямар нэг юм далд өвдсөн юмар өөрийгөө нэг жоохон хөгжүүлээл. Тэр өөр дээрээ тэр юу төрмөл тийм юм байгаа даахгүй. Төрмөл. Тэгээд тэрийг жоохон хөгжүүлээл. Өөрийгөө жоохон ойлгоол. Тэр хитрхи их мөнгө бодоод хитрхи их ингээд үйл ажиллагаагаа өргөжүүлээгээд өр зээлэнд тэгээд гадж байгаа хандлага нь гадж байгаа байгаа учраас дотоод эрчим хүчээ мэдэхгүй байгаа байхгүй. Тэр дотоод эрчим хүчээ сайхан ойлгоод тэрийгээ сайхан чөлөөлвөл сонир хүн байл. Магадгүй тэгээд тавилан тийм байхгүй ч болно л доо. Хүний тавилан чи янз янз. Энерги султаа усуудаа зөндөө. Энерги нь ингээд сул. Ер нь бол дийлэнх нь заа 100 хүний бараг нэг 99 нь бол энерги султаа. Энерги султаа гэж чинь дархтаа султаа гэсэн үг биш те. Манайхаа. Дархтаа сул гэдэг чинь одоо бие муутай ч юм уу те. Одоо юу гэдгийг өвчин зовлон дөртөмтгий тийм утгаар нь биш. Дархтаа нь бол хэвээ. Энерги султаа гэдэг маань айгүй хурдан нэвтэрч болдог.
хурдан нэвтрээд тэр хүн рүү хурдан нэвтэрч болдог гэсэн үг. Тэр хүнийг ямар нэгэн байдлаар удирдах болдог. Тийм энерги султаа ус зөндөө манай аж дээр зөндөө л орж ирдэг. Надаас муу санаатай ашиг онжоо боддог байсан бол тэр усуудыг бол өөртөө ашигтайгаар ашиглах байхгүй юу? Өөртөө ашиглана гэсэн үг. Надад тийм санаа байхгүй л. Өвчтний барил гаргаж байгаа юм чинь. Ер нь одоо ингээд ийм нэг жоохон чадлыг буруу хүний гарт юу гэдгийг буруу муу санаатай, шуналтай тийм хүн ийм өвдөж чадaltaй байл их аюултай зүйл байхгүй. Хүнийг эзэмддэг. Тэр цаад хүн нь ингээд тэр хүний эрхэнд ороод байгаа эзэмдүүлээд байгааг дэ мэддэг. Бодол санаагаар нь ингээд явцдаг. Одоо өөрийнхөө хүснээр бодуулж чаддаг гэсэн үг. Одоо яг нь монголчууд юмд итгэхэ болжсэн ингээд цагаан солиотой тэр ин гэхэд баг л та. Надад тиймэрхүү чадвар байдгийг. Бүх хүнийг биш дээ. Зарим нэг хүнийг ингээд бодлыг өөрчилж чаддаг. Тийм чадвар надад баг. Өгчээсэн хүнийг сэгж байгаа мэтэр бодуулдаг. Хүний бодлыг удирддаг гэсэн үг. Одоо өнөөдөр би та бүхэнд нэг зүйлийг одоо хагасаа бүтсэнд үзүүлнэ. Өнөөдөр би өдөр лайв хийж байгаа тэр лайв бусдаагаад устгацсан. Үр дүн нь харагдаагүй учраас. Тэгэд альва нэгэн үр дүн үзэгдээгүй байхад би наана ингээд тайлагнаад нэг талаар бас өнгөрөөд иж болохгүй шүү дээ. Сая 2 хоногийн өмнө над дээр нэг ихнэр нөхөр хоёр орж ирсэн. Тэгээ их хүнд өвчтэй. Тэр Монголын олон эмнэлгүүдээр яваад оншин тодроогүй. Эмчилгээгүй болсон. Тэгээд уршаа Хөхот руу очиод яасан би энэ бүр хүндрээд шээс нь хаагдаад ерөөсөө шээс нь хаагдаад 6 сар болсон. 6 сар өсөө. Оны дараа шээс нь хаагдаад тэгээд бүх биеэр нь ингээ шээс нь тархаад давсгандаа шээс байхгүй. Давсгандаа шээстэй мөртлөө шээж чадахгүй гэсэн үг биш. Давсганд нь шээс байхгүй. Тэр сонирн багац. Катетер тавиад гуурс тавиад шээлгийг ихлээр давсганд нь шээс байхгүй. Тэгсэн мөртлөө шээс нь бүх биеэр нь тараад бүр нүүр амгүй. Хөл гаргүй ингээ бүх биеэр нь тараад. Тэгээ хавгнаад бүх биеэр нь шээс нь тарчихгүй юу. Тэгээ сүүл дээрээ ингээд тэр чинь амьдгүй юм чинь шингийн муужл байгаа шүү дээ. Тэгээд нөгөө шээс нь гадагшлахгүй байжгаад арьсаа цоолож гатчаага садраад энэ тэндгүү би энэ өстой ингээд энэ тэндгүү цоохор чээж нуруун хөл гарна ингээд эхлээд ороод иртэн би гайхчихсан байхгүй юу. Энийг харшил баршилтай болоо гэж бодож ирсэн. Харшилтай хүү юм болоо даа гэд. Тэгсэн чинь үгүй юм байлээ. Сүүлд нэгэ яриад байсан. Өнөөдөр над ярьж лээ. Шээс нь ингээд арьсаа задлаад гоочсон, гажшаага гоочсон. Арьсны нүксөөрөө биш. Яг ингээд арьсыг ингээд юмар хатгаас солцсон юм шиг. Тэгээд тэр өөрийнхөө тэр ботоо зургуудыг үзүүлж илдээ ингэж гоожж ирсэн гэдэг. Тэгээ одоо хүртэл ингээд бүр ингэж бүх биеэр нь ингээд хавнтай. Тийм хүн над дээр бариулж байгаа. Хөхөдөд очиод ийм албадлагаар хүчээр шийлгээд хүчтэй тариагаар, тусал тариагаар хүчээр шийлгээд тэгээд одоо бас хятад ийм уугаад ийм уух дээр шийдэг, эмээ болох дээр шэхэ болчдөг. Шээс нь хаагдчихдаг. Тийм хүн 2 удаа бариулаад уржигдар тийм 3 дахь 4 дахьд 2 удаа бариулаад явсан. Тэгээд хөхөдийн эмчнэр нь болохоор одоо бид нэр эмчилж чадахгүй. Монголдо очихгүй бол энд үхэж магадгүй гэдэг. Энд үхэж магадгүй байна. Тэгэхээр Монголдо оч гэдэг. Тэгээд эмчилгээгүйгээ явуулсан. Ер нь үхэхэд их ойрхон дотор хаван ихтэй учраас зүрхийн очиод нөгөө хавнан дараад зүрхний үйл ажиллагаа, бөөрийн үйл ажиллагаа дотор эргэтэнгүүдийн тэр чинь бас уушгин цоорсон гэж байна. Хавандаа болоод уушгин цоорцсон. Ер нь бол амьд үхтэл болцсон. Хатуугаа хэлэхэд бол амьд үхтэл болцсон. Тийм хүн над дээр орж ирсэн.
Маш хэцүү. Энэ дээр нэг инээсээ юм ож идэр явж ирсэн. Энэ өвчин зовдон ярьж байгаад битээ ингээд манайх амар хүн чанаргаас харагдаж штэ. Би энд хүний өвчин ярьж хахад инээж минийгээд тэгж болохгүй шүү манайх. Тэр хүний юуг нь өнөөдөр би лайв оруулж байхдаа тэр хүнийг лайваар оруулж болоход байсан. Тэгтээ бас хүний нэр төр байна. Хов хүний нэр төр байна. Хүний өвчин зовлон бас ингээд өөрийнхөө сүлжээн дээр гаргаж тэгэхээр олон улсууд бас буруугаар ойлгоно шүү дээ. Энд чинь бас нэг ингээд хүний өвчин дээр далиндуулж одоо фоллоу зуглуулах ч юм уу лайк зуглуулах гэж байгаа. Гэсэн нэг тиймэрхүү монголчуудын нэг тим юм байгаа шүү дээ. Хар санаа гэх юм уу? Миний бодлыг бол тэд нар ойлгохгүй шүү дээ. Сонсогчгүй. Зүгээр энэ нэг навшчаа одоо ингээд нэг өвчтөе үнээр далиндуулж мөнгө олох чинь золох чинь энэ төр гэдэг. Тиймэрхүү юм ярина. Би тэрийг бол мэдж байгаа учраас тэр хүнийг гаргаагүй юм. Тэгээд одоо би чинь хагасаа бүтсэн 2 өдөр ажиллаад амарч байгаа шүү дээ. Тэгээ би өөрт нь хэлсэн. За одоо нэг 2 өдрийн барай байна. За 2 өдөрт би энэ хавнгийн чинь буулгаад тэгээд тэр юуны байгалийн жамаараа шээдэг болгоод хятад ийм ахиж уухааргүй шээдэг болгочвол за тэгээд миний энэ насандаа амьдралынхаа энэ насанд хийж байгаа бас нэг том буян болох юм. Яг л өөр буйнууд зөндөө л. Би одоо та нартай ингээд хэрүүл хийгээд идэхээс миний саадлын ажил дээр бол маш олон буян болж байгаа шүү дээ. 15 жил 20 жил эдгээр хүүхдтэй болоогүй усууд над дээрж бариулаад хүүхдтэй өрийн зулаа өнөрлөө бөөн баяр болж байгаа зөндөө байна. 10-20 байна. Хөвтөрт ороод босч чадахгүй байж байгаа үнийг босгоод ирсэн барьцсан тийм юмуд зүрхэн хаагдгаад илсээд эмчтэр уучраа болохоо болоо зүрхэн дээр нь стетик тавиад тэгээд тэгсэн мөртлөө зүрхэн хаачих гад байдаг. Тэгэд эмчилгээ өгөөд орхигдсон усууд над дэрийг үрж идэгжил байгаа. Гэхдээ ийм шээс нь хаагдсан ийм тохиолдол одоо 2 дахь нь болж байгаа. Эхнийх нь нэлээд олон жилийн өмнө. 7-8 жилийн өмнө. Намайг 2 дугаар байранд байхад нэг тийм хүүхэн оржсэн. Гэхдээ тэр чинь 72 цаг. 3 хоног шээгээгүйгээд би ногоорчсон нэг тийм хүүхэн орж ирсэн. Тэгээд энэ манай юуны цам гарын 14-р төвд хөвтөж жагаад тэгээд ягаад ч над дээр ороод ирсэн. Тэгээ би тэрийг барьцсан чинь шээс нь гарцсан. Тэгвэл тэр чинь 72 цаг. Тэгээ тэр үед би нэг анзаараачгүй. Тэгээ тэр чинь бариулчаад буцаж ирээгүй. Нэг бариулчаад. Тэгээ сүүлд сонссон чинь зүгээр болцсон гэж. Хамаатай хүмүүс нь сахижсэн. Тэд нар надад зүгээр болцсон гэд тэгжсэн. Тэгээ монголчуудыг санаж баярлаач байхгүй. Тэгээ тэрнээс хойш ингэж айхтар шээс нь хаагдаг сүйдмэд болсон хүн орж ирээгүй. Одоо энэ хүний тохиолдол бол их сонирн байхгүй юу? Энэ хүнийх бол 6 сар. 6 сар шээс нь хаагдсан. Урдных ч бол 3 хоног байсан шүү дээ. 6 сарынхыг одоо би дийлэх нь үгүй юу гэдгээл одоо үзэж байгаа байхгүй. 6 сарын энэ шээсний энэ юг ангаах ухаан мэдэхгүй. Монголын эмчнэр хөх хотын эмчнэр хятад эмчнэр тэр мэдэхгүй болцсон. Тэгээ ямар санда Монголдо оч гээд хөөгд авт. 20 сая төгрөг эмчилгээндээ зарцуулсан гэж. Зөвхөн энэ шээсээ гаргахын тулд 20 сая төгрөг. Тэгээ над дээр ирээд өөр үнээр бариулж байгаа гэж үгүй шүү дээ. Нөгөө 40 мянгаараа л явж байгаа шүү дээ. Би ч одоо энэ онцгой тохиолдолд үнэн өөр мөр тийм байхгүй шүү дээ. 40-өөр л явж байгаа. Тэгээд өнөөдөр би бас нуран дээр нь энергийн барай хийгээд 2 бөөрөн дээр энергийн барай хийсэн чинь би өдөр унтаж чадсангүй. Өөрөө шээгээд авах гээд байдаг. Одоо би өөрөө хавандсан юм уу? Дотроо хавантай байсан юм уу яасан? Түрүүн ажлаас ирээд жоохон хөвддөг байхгүй. Тэгээд нэг жоохон хөвдөх гэсэн чинь яагаад? Шээс гоожоос алддаг. Тэгээд 2-3 удаа бос шээсээр амарч чадсангүй. Манай ихнэр гагаагүй тийм их шингийн мууц юм гээд. Гүн шингийн муугаагүй штэ өдөр нэг хавантай хүн барьсан юм аа. Тэгээ тэрний өвчнөд амжиж аач гээд. Тэгэхээр би хагасаа бүтсэнд бүтсэнд болох хаад хагасаа өдөр нэг барин бүтсэн өдөр нэг барин. Тэгээ 2 удаагийн барины дараа тэр хүний
сэтгэлдлийг та бүхэн сонсгоно. Энэ баримттай дээр штэ. Тэгэхгүй бол одоо би юу гэдэг одоо энэ Монголын энэ мянган удалчдын нэгээр тэгж мандуусан ингэж гайхамшиг үзүүлсэн ингэж өөрийн зулааханы заяа этэргээд би тийм балаа юм донгосмооргүй. Баримттай. Яг юу болсон бэ? Анх ирж байгаад юу болсон? Одоо юу болсон бэ гэдгийг. Тэгэхээр энэ дээр бас нэг давхар юм байгаад байгаа. Энийг би дангаараа ийхгүйгээр бас сахиусны тусламж хүсэж байгаа. Өөрийнхөө одоо манай гэрт чинь миний сахиус байгаа шүү дээ. Тэгээ би тэр сахиуснасаа бас гуйж байгаа байхгүй. За энийг ийм өвчтөй зовлонтой хүн байна. Тэр нөгөөх нь нурууны суулт мөрөлт тэтэр бол биш ээ. Тэтэр бол миний зүгээр өдөр тутмын ажил. Зүгээр ийм онцгой нэг ийм ядарсан нэг ийм хүн байна. Хоёулаа энийг нэг идгээе гэж. Нөгөөх маань одоо намайгаа сонсох юм уу мэдэхгүй. Тэгтээ би бас ингэж залбирж байгаа байхгүй. За хоёулаа энийг би ганцаараа барахгүй нэ гэж. Хоёулаа энийг нэг үзье да гэдэг. Тэгээ маргааш би чи амран тэгээ өнөө өрөө бас ингэж мөнх хөх тэнгэрээ дуудан да. Одоо өөр яах вэ? Би чи бөөмөө биш шүү дээ. Хингэрэг цан янз янзын балбал суухгүй. Зүгээр балкон дээрээ суугаад тамгаад татаал тэгэл мөнх хөх тэнгэр минь гээл. Өөрийнхөө дөө яахтар зангуулж байгаа. Өөрийнхөө л нэг тийм бат. Янз янзын сэрцэн мэрж билдэлтэй юм биш. Зөвхөн өөрийнхөө дотоод сэтгэлээр л гэх юм уу. Тэгээ би зарим хүн дээр бас ингэж яг нөлөөлж чаддаг. Заримд нь чаддаг юм уу? Зарим усууд их айгүй тийм өөр дээрээ юм блоктой явждаг. Айгүй юм өөр дээрээ тэр одоо юуны сайн талын блок юм уу, муу талын блок юм уу? Амар өндөр блоктой явждаг. Гаднаас юу ч оруулдаг, өөрөөсөө ч юм гаргадаг. Тийм усуудад нөлөөлөхөд их хэцүү. Иймэрхүү юм яриуд хүмүүс ойлгохгүй л дээ. Бид ч нэг хулгай зэлгийг хэрүүл уруулаасаа ойлгодог. Энэ нартай амьдралын заван байларыг сайн ойлгоно шүү дээ. Нэг ийм миний ажил чи ер нь бол их сони ажил байхгүй. Сүнсний хүч чадлыг авахаас өөр арга байхгүй. Тэрнээсээс энэ зүгээр нэг махан биеийн төрсөн мань мэдчиг хүний хоёр гараараа нухад хийчдэг ажил бол зарим биш байхгүй. Үнэхэрийн одоо ингээд бүх арга нь барагдаал эн чинь ангаах ухааны тэр дүрм журм сурах бичгэн дийлхэ болцсон. Ангаахын тэр олон жилийн тэр туршлага чинь дийлэхгүй, мэдэхгүй болцсон. Ангаах чи мэдэхгүй маш олон шүү дээ. Одоо ангаах ухаан бол одоо орчин үеийн ангаах ухаан зүгээр тархины дөрвөлтийг л мэддэггүй шүү дээ. Тархины дөрвөлтийг мэдхгүй. Энэ зүрхний одоо над дээр зүрхний хэм алдалтай зүрхний ийм архаг өвчтэй тийм усуд ирж байгаа. Ангаах нь мэдхгүй. Ангаахад хагалгаа хийн. Зүрхний дэтгэм судасны хатуурал тэгэл стек тавина. Эсвэл тэгээ тайвшруулах юм уу? Тиймэрхүү юм. Судас тэлэх юм уу? Дандаа нэг ийм тарианы хагалгааны юм ярина. Тэрнээс яг зүрх нь яагаад ингэж яана гэдэг мэддэггүй. Би бол энэ зүрхний энэ онцгой тохиолдолтой ангаах ойлгохоо үлдсэн ийм өвчнийг бол 2-3-ыг би идгээдсэн. Энийг би ярьдгүй гэхээс. Надад юу н яриаггүй үлдээсэн зөндөө юм байгаа шүү. Асар их юм баг. Энэ хорвоогийн усуудын өвчин болцдог гажиг шүү. Үнэхээр гажиг. Одоо энэ нэг хүүхдийн жирэмсэлдэггүй. Үр тогтдоггүй. Эн чинь бас их сонирн байхгүй юу? Эний чинь ч гэсэн одоо ингээд эмнэлгээр явбал за тэгээд баахан өрөвслийн баахан эмчилгээ хийж. Баахан өрөвслийн эмчилгээ хийгээл тэгэл эходоол тэгэл эсвэл дурангаар өндгөчний гурс сэтгэл тэгэл дааврын юм уулгаал тэгээ шилжүүлэн суулгаал үр шилжүүлэн суулгах их үнэтэй шүү дээ. Үр шилжүүлэн суулгах чинь эмчилгээтэй урьдчилсан эмчилгээтэй тэгээ шилжүүлэн суулгахтайгаа нийлээд 20 сая төгрөг болж байгаа байхгүй. Тэр нэг хүүхдтэй болохын тулд 20 сая төгрөг төлж байгаа тийм гэр бүл зөндөө. Тэгээ энэ их сонио. Саяны өнгөрсөн нэг жил гэхэд 26 оны эхний улиралд
Ийм 3 тохиолдол орж ирээд 25 онд 2 нь он гараад 1. Ийм 3 тохиолдолд над дээр орж ирээд тэгээд нэг нь төрцсөн. Нэг нь төрчихсөн, нөгөө хоёр нь одоо жирэмсэн явж байна. Тэгэхээр энийг сонир байхгүй. Энийг зүгээр би гараараа нухаад энийг хийхгүй. Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр ийм надад тусалдаг нэг юм байгаад байгаа. Надад тусалдаг. За яг хөтэ тэгээд нэг хөлдрөөр бадарсан, нуруунд татцсан, унсан, хөвдсөн тийм юмуд одоо өдөр болгоо шүү дээ. Тэрийг бол би нэг ярихгүй. Тэр бол өдөр болгон. Тэр бол гайхамшигтай юм биш. Тэгээ одоо энэ над дээр орж ирж байгаа энэ нэг хүүхдтэй болдгоо усууд чинь доод нь 10 жил шүү дээ. Тэгээд 15 жил, 20 жил идэрч. Тэгээд идэр чи үр шилжүүлэн суулгаад бүтлгүү болцсон. Зарим нь амгүй болчихсон. Баахан мөнгө төгрөгөөрөө шатцсан. Баахан ном уншуулсан, үрийн заяа маяа дуудуулсан. Баахан хараалж чадхаа арилгуулсан. Энд ч одоо Монголын баг шидтэй болгон дээр нь давхих гээд очсон. Хэдэн сая төгрөг үрдсэн нөхдүүд явж байгаа шүү дээ. Тэгээ би тэгдэг ингэдэг гэж энэ лайваар фэйсбүүкээр ярьдаггүй шүү дээ. Би чинь нурууны барьж, ясал барьдаг нурууны барьчаал гэдэг ихээс янз янзын би ярьдаг ш манайхан мэдчихэж байгаа. Тэгээ яагаад ч над дээр тэгээд хинээс сонсдгийг тэгэл орж ирээд гуйчдаг байхгүй. Нэг тим юм байна гэдэг. За яг би тэгээ баталгаа өгөхгүй шүү гэл. Ямар ч баталгаа өгөхгүй. Ясаа оролдоод үзье. Тэгэл ёндоор бол тэгэл одоо ч ёндоо гэх юм дааш. Ёндоор бол тэгэл болчдөг юм да. Гэхдээ энэ зүйлүүд бол одоо саяны энэ хүний ажид бол юу ч. Саяны энэ хүн одоо над дээр орж иж байгаа энэ шээс нь хаагддаг энэ хүн бол нэрэ амар уу та нар харуул айн. Би энэ битүү сорив. Ирээн цохор сорив. Бор гар хөлгүү. Гидс нуруугүй. Яагаад вэ гэхээр нэг хавн нь ингээд арьсаа цаанаасаа цоолоод хавн нь ингээд гойдсон. Бүр ингээд яршаа идэгдсэн. Битүүд. Би бүр гидс мэд нурууг нь хараад бүр чочж байгаа юм чи. Юу вэ энэ ч одоо гэд. Бүр шумуул хатсан юм шиг. Зүгийн хатсан. Шумуулын сорвч бач жижиг том юм тавтай сорвнууд. Ч одоо яатсан гэсэн чинь яг нэг хавн гадагшлахгүй тэгээд одоо ингээд сүүл дээр арьсаа задлж гарч ирж байгаа байхгүй. Тэг үхэх гээд байжсэн өвөр Монголын эмчнэр өвөр Монголд ясаа тавьж байхаар эх орондоо очиж ясаа тавьдаа амь нас чинь хизүүдлээ гэж тэгжсэн гэж байна. Одоо ийм хүнтэй ажиллаж байна да. Би тэгээ бас хийсэн би баталгаа өгөхгүй гэж. Гойр би мэдэн чадна гэж ярьдгүй шүү дээ. Тамины. Одоо нэг юм бэлэн сайхан худалчингууд байна шүү дээ. Болно чадна эдэргээд өмнөөс хэдэн сая төгрөг авчдаг. Би ер нь тийм дээр баталгаа өгөхгүй. За яаж ч ямар ч хэсэг үзье доо. Болоод тэрээс болохгүй бол надад битгий гомдороо. Би тэгж л өгдөг. 40 мянгараа явжээ юу. Болоод тэрээс болохгүй бол битгий гомдороо. Би чадахгүй байна л гэсэн үг. Миний хэрэг сэтэрсэн байна л гэж бодоорой гэдэг. Анх нь авахгүй гэж тэгсэн чинь гуугаад ирсэн. Эхнэр нь ч гуугаад, өөрөө ч гуугаад. Тэгээ ямар ч хэсэг нэг үзээдэг өчгт. Одоо ингээд би тэр өөр очих газар олох гэдэг. Тэрийг би та нарт хагасаа бүтсэн. Чи маргааш чинь тавдах болов. Та бүхэн тэрийг нэг үзүүлнэ. Гонэрэ бас нэг яах вэ? Бас нэг хамар дороо хагархаатай гэчээр Казак Монголын тухай бас нэг хэдэн өдөр энэ ч бараг 10 хоног янз янзын лайв оруулсны бас нэг гавьяа жоохон харагдж илээ. Монголчууд бас нэлийн аман зөөлөрсөн, сэтгэлдэн зөөлөрсөн байлээ шүү. Энд чинь миний нөлөөнөөс гадна бас нэг ингээд бас нэг миний жоохон оролцооч байгаа ах жоохон эерэг болсон байлээ. Бас нэг эвтэй болж байгаа юм билээ. Би энэ дээр бас баярлж байна. Би нэг жоохон ч гэсэн хувь нэмээр оруулсан болов даа гэж. Тэгээ яг хоорондоо жоохон эвтэй болж байгаа юм байлээ. Учир зүгөө олж байгаа юм байлээ. Тэр булш бунхны элдв долоо асуудлуудаа зэгцэлье гэж байгаа юм байлээ. Тэгээ бас яг хөө ингээд баян үлгий
Алтай том богод тэгээд ер нь казах хүмүүсийн тал дээр бас ам сайтай болж байгаа юм байлээ. Сайхан хүмүүс байдгийг шүү, тусалдгийг шүү. Хоол унд нь сайхан шүү. Сэтгэл сайтай байлаа шүү гэдэг тийм юмнууд би энэ фэйсбүүк дээр 2-3 удаа харлаа. Болоо штэ. Болоо штэ. Энд чи би бас нэг уурлаж нэг хэлээл, орилж нэг хэлээл. Тэнийг балаагаар нь дуудаад эн чи би чи юу болов доо. Одоо тэгэл энэ чи бас нэг Монголын ахын дүүс штэ. Монголын ахын дүүсийн төлөө би чинь бас илээ балаагаараа дуудуулаад эргүүлэл баахан дайрсны бас хэрэг болсон болоо да гэж бодож байна. Гэтэ одоо энэ сэдвийг дахин яриад ингээд арай гэж унтарч байгаа галыг сэвэж яах вэ? Яг хандлага аятайхан болж байгаа юм билэ. Ер нь тэрэн дээр штэ. Амьдын орчлон штэ. Бид нар бие энийг мэрэж яхад амьдын орчлон штэ энэ чинь. Хүний л орчлон, хүний л амьдрал. Би одоо энэ эрүүл мэндийн чиглэлээр олон жил ажиллаа. Нөхдүүд минь наад нэг алдын чинээ би ёо хайрдаж яваарэ. Та охиноос одоо тэрийг л хүсэт. Өвчин зовдгийг хэцүү зүйл шүү. Би одоо олон жил өвчнөд насалж байна. Эсвэл өвчин хүний дийлэн шүү. Өөр юм баг дийлэхгүй дээ. За мэдээж үхэл бол хүний дуусгана. Дийлнэ гэж байгаа шүү дээ. Үхэл бол хүний дуусгана шүү дээ. Тэр тэргүй ингээд энэ орчлон дуусгаж байгаа. Өвчин бол хүний дийлэн шүү. Тэрнээс ч мөнгө төгрөг дампуурл одоо юу гэдгийг хайртай хүнээсээ салах малах, ойр дотны хүнээ алдах малдах. Тэр мэрэг бол хүн давдаг байхгүй. Одоо биднээс эргэн тойронд үхлүүд байж биднээс хамаатан садангийн доторч тэр найз нөхдийн доторч тэр одоо ингээд үхэл хаагцлыг бол бид нар давна гашуудна мэдээж гашуудна шүү дээ энэ чинь харамсна гашуудна тэгтэл бид нар цаашдаа үргэлжлүүлээд амьдрал явна. Бид нар мөнгө цаасгүй болсон ч гэсэн тэгээд гуйлагчин төлөгчин болсон ч гэсэн нэг аяг хоол олоод тэгээд тэгэл нэг бас нэг амиа тэгээд явна шүү дээ. Өвчин хэцүү шүү. Өвчин хүнийг яста ямар ч сайхан хүнийг ямар ч хүчтэй хүнийг унгаан шүү. Тэгэхээр ер нь бие бодож яваарэ. Тэгж хэлмээр байна. Одоо өнөөдөр манай нэг дүү бас нэг тарханд байдаг манай дүү ирж өнөөдөр манай аж дээр өдөржингөөл хоёлаа юм ярьлаа. Нөгөөх маань ч яриа юм. Тэгээ бүдүүн гүцний хавдар бас нэг хамаатгын хүн нь хамаатгийн хүн гэв. Юуных нь хүн гэчихв. Бүдүүн гүцний хавдар туссан гэн. Би ч нөгөө бүдүүн гүцний хавдар авахгүйсэн хүн шүү дээ. Тэр зовлонгийн чинь би мэднэ. Яста хэцүү шүү. Манайх энэ хаяаж гисэн бас нэг бөксмөксөө дурандуулж байгаарай хөөе. Мэдрэл муутай хүүрнүүдээ. Бүдүүн гүцний хавдар өвдөхгүй штэ. Ерөөсөө өвдөхгүй. Ямар зовөр байхгүй. Мэдэгдэхгүй. Тэгээд аймнаас авч явдаг аюултай өвчин шүү. Тэгэхээр хаяаж гисэн бас нэг энэ бүдүүн гидсээ дурандуулж байгаарай. Ходоодоо дурандуулж байгаарай. Манай ах чинь бас өнгөрсөн жил улаан хоолой хавдар тусаад үхэнгээ алдсан штэ. Энэ чинь нөгөөх нэг нь хоол иддэг, нөгөөх нь хоолныхоо хорыг гадагшлуулдаг хоёр сүвэл байгаа штэ. Нэг нь амаараа давдаг, хоолоогоор дамждаг, улаан хоолоогоор дамждаг. Тэгээ бид нар юу идэх вэ? Юу идэн түүгээрээ өвчлөнө гэдэг нь Японы үг шүү дээ. Тэр ихтэй чухал үг шүү. Юу идэнүү түүгээрээ өвчлөнө гэж. Бид юу идэж гинөө? Ялангуяа монголчууд чиг энэ их айхтар хайрсан, хуурсан юм идэх, халуун юм хав гэж долоодог. Иддэг энэ халуун цай ингээд ам хамраад хүлэх гээл ингээд оочилж бариад уудаг барьдаг. Энэ чинь ходоодны амсар түлэж хавдарт үүсгдэг шүү дээ. Ходоодны хавдар болгодог шүү дээ. Энэ халуун юмны альва нэг юмны уурыг даралгүй. Уур тэр юуг нь дарахгүйгээр ингэж ууж идэх. За сүүлийн үеийн энэ бүдүүн гидсний хавдар бол халуун ногоо. Кока-кола гэдэг нэг айхтар гайтай ундаа байна. Аригталт. За зүсэн зүудийн аригталт бол эцсийн эцэст биднээсээ ингээд манай ирчүүд за сүүлийн үед эмгтээчүүч ууж байна. Мэдж байгаа да. Ариг уусны дараа тэр баас ямар муухай үнэртэй байдгүй. Архины тэр баас.
ямар муухай үнэртэй байдаг. Халуун ногоо ид дээр ингээд баах дээр яаж бүгс агсаар ингээд халуу дүүгдгүү. Тэр чин тэр саадлын далд байж идэг бүдүүн гидсээ чинь шархлуулаад тэн дээр чинь хавдар үүсч идэг юм байж нөхдүүдээ. Ямар ч өвчин байхгүй. Тэгтээ чимээгүй үхэл байж идэг. Тэгээ гидс тайрна шүү дээ. Гидсээ тайраад амьд үлдвэл их юм. Тэгээ ихэнх нь амьд үлддэггүй. Бааш ястайгаа холилдоол. Тэгээ сүүл рүүгээ амаараа баасна гарч ирээ. Доогоороо бааж чадахгүй амаараа улаан хоолоогоороо баасан дээшээ өгж гараад тэгээд үхдэг гэж байгаа шүү дээ. Би та бүхэнд захиж идэхэд биднээсээ одоо энэ гудамжлыг хэрүүл урууд яах вэ? Бидний амь наснаас үнэтэй юу? Энийг хоёрын оронд нэг хэрэгтэй хэрэггүй хэрүүл урууд биднээсээ амь наснаас үнэтэй юу? Өөртөө хаяаж гисэн бас бодож байгаарэ. Бити стрессэд бухимдаарай. Бити янз янзын юм шаналаарай. Да ялангуяа манай эмэгтэйчүүд, эрчүүд бол ерөнхийдөө чинь байгалаасаа жоохон хинэггүй тийм усууд штэ. Тийм учраас нь өдгөн аддгүй зүрх судасны өвчин гайгүй байдаг. Эрэгтэйчүүдэд ер нь гайгүй. Бид нар бол яах вэ эрэгтэйчүүд нэг аригтаас хэтрүүлэн хэргэлдэг, барьдаг. Зодоонуудын автосод бэртэд гэмтэл тийм л юм байдаг эрэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн зохиомл өвдөлт байж байна. Зохиомл өвчин. Тэр юу гэхээр стресс. Стресс шүү. Одоо энэ орчин үеийн манай энэ эмэгтэйчүүд амар стрессдэг, утга учиргүй шаналдаг, зовдөг. Энэ хөхний хавдар, энэ умаа үзэний хавдар чинь бүр найгаа алдлаа. Тамнэ. Энэ чи стрессээс болдгий шүү. Ходоодны хавдар, ходоодны шарах. Энэ нойргуудл, энэ цус харвалт. Энэ зүрхний өвчин идэр чинь стрессээс болдог. Стрессний гэдэг маань ингээд уурдаад хашгичаад янз янзын хүмүүстэй хэрэлдээд ирнэ гэсэн үг ерөөсөө биш. Яг тэр мэдээж стрессийн нэг төрлөлдөө уурдаж хашгидах, гомдож шаналх тэр чинь стресс. Хамгийн гол стресс юу вэ гэхээр зүгээр битүү дотроо ингээд шаналж идэг. Битүү өөрийгөө өдөр болгон өвдөгдөг битүү. Гадагш нь хинч мэддэггүй битүүгээр өөрийгөө өнгөрсөн баларсан юм их боддог. Саасан, нийсэн, хохирсон, хожигдсон. Тэгээд өөрийнхөө амьдралаас гадна өөр хүний амьдралд шаналдаг. Үр хүүхдүүд, найз нөхөд хамаагүй улсуудын өмнөөс шаналдаг. Нойр хоолгүй шаналдаг. Энэ эмэгтэйчүүд их байдаг шүү. Эмэгтэйчүүдийн эн чинь олон өвчний шалтгаан болоод идэг. Зүгээр ч нэг кино үзэж чадахгүй, кино дээр хүртэл нөлөө солимсоо унгаагаад шанаж манлаад идэг. Энэ биеийнхээ энэ балансыг өөрийнхөө биеийн балансыг барьж чадахгүй бол ингээд нэг савдаал, нэг зүрхэн дилсээл, нэг ингээл зүрхэн унаал, нэг чочоол, айгаал, орилол чарлаад, эсвэл уйлал, унжаал, эсвэл нойр алдаж ингээд шүнжин бодоол ингээд бүр нойргүй болтлоо, бүр цагаан солио болтлоо бодож байгаа байхгүй. Тэгээд нөгөө бодож байгаа юм асуух тэр шаал дими юм. Эсвэл нэг өдрийг хэрэлдсэн хүнээ хүртэл ингээд ургуулаад чааш нь бодоод би өстэй ийм муу хүн үү, тийм үү, ийм үү. Би одоо ингээд сүндөө өглөө. Би одоо намаа тэгж хилээд тахтай яах вэ? Ингэж хилээд яах вэ? Нөгөө нэг гомдоос үн тийм гэртээ зүгээр хоолоо идээд нам унтчихад энд нөхөр таваар шүнжин нойргүй хонж мондог. Энэ олон зүйлүүд чинь яста бүх өвчний чинь шалтгаан болно. Тэр нурууны өвчин, одоо над дээр ирж байгаа нурууны өвчнгүүд. Тэр нурууны зангирал, хүзүүний энэ хуян элдв долоо юм чинь стрессээс болдгоо шүү. Стрессж байгаа тийм улсууд нойргүй байдаг. Нойргүйдэлтэй болдог. Тархилгооны өвчтэй болдог. Бүр архаг ядаргаанд ордог. Архаг ядаргаанд орсон хүний биеийн булчин яадаг хөшдөг. Бүр чулуу шиг шангардаг. Ер нь хүн чинь 50 унтаал сэтгэл санаа 50 нам унтчих дэвэл булчин чинь сударж штэ. Булчин судрах тусам цаадалд байж байгаа ясан чөлөөлөгдөн штэ. Нурууны ч, хавирганы ч, дөрвөн мөчний ч яснууд ингээд шаналгаад ивэл дагаад энэ бие чинь биднээсээ яг дагдаг байхгүй юу? Хүний бие чи яг энэ сэтгэлээ дагж идэг ийм зүйл байхгүй. Яг сэтгэлээ дагна. Сэтгэлийн шаналал гэвэл биеийн дагаа шаналаад явдаг байхгүй.
Тэгэл ингээл байсгийгээд хүзүүн гоёцдаг, далруун юм орсон юм шиг болдог. Тэгэл хөл гарын шүрмсэн татдаг. Чихэн шуугдаг. Тархин таларж өвддөг, нойр нь хүрдэггүй. Тэгээд нойроо хүрэхгүй болтой ахаад нөгөө стрессний үйлдэл болсон гар утас майждаг. Тэгээд эсвэл нэг өнгөрсөн болсон 10 жилийн мөлийн эсвэл аав ээжийн гаргаж исэн, найз нөхдийн гаргаж исэн янз янзын авир айшиг, эсвэл нэг уулдж исэн, учирж исэн, эсвэл нэг унтж исэн, хөвж исэн. Бүр дэвэн гадуу юмудаа сөхөж гаргаж ирээл ингээд бодоол өөрийгөө өстө бузар булаа амтнаар төсөөлөл би өстө хордцсон, бузардсан, нүгэлтэй тийм ийм өстө нэрэ тэгсээр байгаа сүл дээр ямар ч амьдралын утга учиргүй болж молол амьдралыг утгагүйгээр олж хараад хинч чамайг яллаагүй, хинч чамайг буруутгаагүй, хүмүүсийн чамайг бодож байгаа бодол нь шал өөр байж байгаа чинь хүмүүс намайг яста бузраар бодож байгаа, яста новшоор бодож байгаа. Би бол одоо ингэ сүрцэн амтан, би бол яста азгүй амтан, миний амьдрал гэж юу аах вэ? Миний амьдрах дууссан тэгсэн гэсэн. Бүр 80 бодно. Өөрөө өөрийгөө яллаад байдаг, өөрийгөө гомдоогоод байдаг, өөрийгөө шийтгээд байдаг. Хамгийн гол нь маргаашийн тухай бодлоос илүүтэйгээр бараг тэр чиний бодлын 80% нь өнгөрсөнд байждаг. Өнгөрчихсөн өчигдрийнхөө тухай бодоод байдаг. Аль тэнгэрийн өчигдөр мянган өчигдрийн тухай өчигдөр болоод өнгөрсөн бүх юм мартагдсан байж хагаад чи мартдаггүй. Наа чин чамайг алдсан шүү. Одоо манай эмэгтэйчүүдийн бараг нэг 10 эмэгтэйг 5 нь өтгөн хаттсан шүү дээ. 10 эмэгтэй над дээр орж ирэх 5 нь бол өтгөн хатчихийдэг. Ходоодны үйл ажиллагаа, ходоодны шарахтай, ходоодны гүрэлс хөдөлгөөн байхгүй болцсон, ходоодны мэдрэлтийн өвчтэй байгаа байхгүй. Өтгөн наддаг. Тэгээд нөхөр таваартай жоох юм яриад унгууд яг нөгөө нэг савлдаг хүн байгаа байхгүй. Нэг үйлдэг, нэг инээдэг, нэг гомддаг, тэгэл яриа марин дандаа өнгөрсөн. Манайхны хамаатан садаг нэг тийм хүн намайг тэгсэн аав ээж маань тиймээс хүүхэд багтаа би юм байсан. Тэгээд нэг хүнтэй танилцсан манай нөхөр ингэдэг, манай хүүхдүүд ингэдэг, манай найзууд намайг бүх дандаа мянган гомдолтой асар том хохирогч. Маш том хохирогч. Хороо дэлхийн өөрийн ёстой төрөлсөөс нахгуулаад ус хонцоо авцсан юм шиг тийм ойлголттой явж идэг. Аз жаргал байхгүй. Тэгээд аз жаргалыг ерөөсөө бүр ингэж яац. Би бол жаргах ирэхгүй. Би бол зовлонгийн далай гэж байгаа юм шиг байдаг. Би бол зовлонгийн далай. Миний жаргал гэж юу байдаг? Одоо өнгөрсөн. Сэтгэлэн сайхан байлгаа сурч. Ер нь дими балай бодгоо бойл. Тэнийг юм шиг би одоо тэгэл орж ирсэн зарим загны штт. Одоо чи болиох ш. Чи бодож яах юм? Одоо чи 40 настай байлаа. Пад 20 наснда дахиж явчингуудаа тэрийг засах уу? Одоо чи ингээд бодсоор гад энэ хувь тавилангаа тэртээ тэргүй ингээд 20 жил урсаад ирсэн хувь тавилангаа буцаага засах уу? Тийм байдгүй. Одоо биднээсээ урдад үхлийн замал хүлээж байгаа. Авсны тагд хүлээж байгаа. Тэр үртэл нэг амар амгалаа яв. Бүх юм болоод өнгөрсөн. Сайн ч вэ, муу ч вэ? Юу тийм шүү дээ. Сайн ч вэ, муу ч вэ? Бүх юм болоод өнгөрсөн. Тэгээ бас нэг юм сайн ойлгоч. Чи ганцаараа зовоогүй. Яста нэг амар амгалан нэг ширхэгч хүн байхгүй. Далаа ламч зовлонтой байгаа. Одоо буддын шашны тэргүүн далаа ламч гэсэн мянган бясалгал хийж идэг. Тэгсэн мөртлөө зовлонтой байгаа. Зүгээр эгэлж ирээ манууд зүгээр зөвхөн нүглийн далай. Хүмүүс чам шиг ингэж бодооч үгүй ч. Зарим тэнийг юм шиг явж л байгаа. Зарим нүдээ давхар нүглээ мэдсээр өжөд нүгд хийгээ явж л байгаа. Тэгсэн мөртлөө л одоо ингээл амьдрал байгаа. Бид одоо нэг алдаа хийлээгээд амиа хоролцдоггүй шүү дээ. Тийм биз дээ, хорвоо дээр би одоо нэг алдаа хийчихлээ. За өвхий новш гэдээ өвчтдэггүй үсттэй. Амьдрал гэдэг шүү дээ. Бид нар алдаан дээрээс суралцдаг, илүү их туршлагатай болдог, илүү ухаалаг болдог. Алдаа биднээсээ хамгийн том хичээлийг заадаг. Чи ямар ч алдаагүй амьдрсан бол чи хамгийн тэнэг хүн байгаа шүү дээ. Юу ч мэдэхгүй өстэй гинэн цайлган цэвэр ичимтгий гэдэг шиг. Тэнэг балдан амтнал байгаа шүү. Ямар ч хүн чамаа хуурчаар чи хэдий чинээ олдон алдна уу, хэдий чинээ амьдралын асуудал дундуур явна уу, төдий чинээ сайхан хэрсүү болсон байгаа. Одоо чи алдаагаа ярьж байгаа чи ухаантай болцсон байгаа. Тэр нь тийм шүү дээ. Чи өөрийнхөө алдааг надад ярьж байна гэсэн чи илүү их ухаалаг болсон байна. Илүү хэрсүү болсон байна.
Алдаа чи ашигтай зүйл байхгүй юу? Бид нар өөрсдийнхөө алдааг ингээд бүр энэ амьдралын гамшиг шиг бодоод үгүй. Алдаа нэг талаараа маш ашигтай зүйл. Илүү хэрсүү, илүү мундаг болсон байгаа шүү дээ. Ахиж алдахгүй шүү дээ. Ер нь одоо ингээд манай нэг одоо нэг 35-аас за 37-8-аас гэх юм уу да. Одоо 37-ны жил орцсон нөхдүүдээс чааш хусууд би нэг жоохон нэг юм захиад хэлчихье. Одоо манай хэд орж ирэх гэж байгаа шүү. Ер нь одоо та нар алдаанаас хайгаад хэрэггүй шүү дээ. 37-ны жилд орцсон нөхдүүд тэрнээс чааших нөхдүүд бол одоо жоохон зориглоо. Өмхий санаач одоо хитэрлээ. Өмхий санаач одоо арай хитэрчглээ. Одоо та нар алдахгүй, та нар 20 настай шиг алдахгүй байхгүй юу? Та нарыг алдуулъя гэсэн ч алдахгүй байхгүй. Та нар бол жинхэнэ санаа чинь өмхийрсэн байгаа. Чон санаатай болцсон байгаа. Буруу зүвийг ялгадаг болцсон байгаа. Тийм учраас амьдралын дундуур алхаад ороо. Амьтан хүнтэй уулзаа. Мэдв? Одоо ахиж алдахгүй шүү дээ. Алдааш том алдахгүй. Гэхдээ алдаад том хохирохгүй. Хамгийн гол нь алдаад том хохирохгүй шүү дээ. Бид нар чинь хүүхэд тэр 20 настай үедээ бол өстой бүх зүрх сэтгэлдээ алддаг шүү дээ. Ястаа новширтлаа алдсан шүү дээ. 20 насны тэр зүрх сэтгэл идэр бол тийм гинэн, тийм итгэмтгий эмзэг байдаг байхгүй юу? 20 настай байхад чинь. Бидний зүрх сэтгэл амар эмзэг байхгүй. Тэр зүрх сэтгэлээ тэр жигтэн алддаг байхгүй. 37 молоо 40 мөчтэй югзэр гар бол бүх юм алдна уу гонж юугаач алдахгүй. Яг хөө нэг газрын га орж ирээ гараад үзэж бодно. Нэг гайтай юмтай уулзлаа гэж бодно, өсрэлдэл гэж бодно. Тэнээс үс нэх амьдралаа сүрүүлээл өстөө толгоогоо зулгаагаад уйлж хайлал сүйд байд болно гэж бодож юм. Тийм байхгүй. Яагаад гэвэл та нар маш их хэрсүү болсон байгаа, асар их туршлагатай байгаа. Тэгээ өөр дээрээ маш их сэтгэлийн дархлаатай болцсон байгаа. Асар их сэтгэлийн дархлаатай болцсон. Тийм учраас бүх юмнаас бити айгаарай. Энэ Монголын ганц бие улсууд хэрээс хитэрлээ шүү. Би тийм учраас яриад байна. Хэрээс хитэрж байна. Хүний амьдралыг хосын амьдрал болгоорой гэж. Та бүхэндээ зөвлөе. Маш сайхан залуучууд хүүхнүүд өдр ганцаараа явж байна. Их гонигтай зүйл ш. Маш гонигтай зүйл. Энэ хүний амьдрал, энэ орчлонгийн амьдрал чи хосын амьдрал байхгүй юу? Энэ ганцын амьдрал ерөөсөө биш. Өгөгдөл нь хосих байхгүй юу? Өгөгдөл нь. Энийг хоёулаа давд туулдаг ийм өгөгдөлтэй байхгүй юу? Жам нь тэр юм. Тэгээ энэ жам ёсны зүйлийг бити зөрчөөрөө. Бити амьдралаа дэмий хоосон болгож харамсалтай болгоорой гэж. Тэгээ нэг л их муу санаатай усууд. Бараг муу санаа үнэртдэг бол ухаан алдж юмнаар тэр үнэрэнд нь ухаан алдж юмнаар муухай санаатай. Тэгээ одоо бас яг залуучуудын ч яг загнажж байгаа хүүхнүүдийн ч бас хамаагүй загнаад иж болохгүй шүү дээ. Тэгээд ивэрэл хэлж байгаа. Одоо чи бас нэг ингээд жохон ч гэсэн нэг энэ наад нэг сэтгэлийн үүд хаалга гэж юм байдаг юм бол тэрийг жохон нээ онгойлгоо. Тэгээ харьцаа хандгаа бас нэг жоох өөр дээрээ жоох инновац ихгүй юу? Одоо энэ чи бүх юм чи инновац байна штэ тамины. Бүх юм чинь хөгжиж штэ гар утас хүртэл аимшигтай хөгжиж штэ гадаа орчин нөхцөл хүртэл. Гэхдээ чи дэлхийн ертөнц хөгжөөд тахт чи яасан хөгжиж өгдөг хүлдэг хүүрвэ гэж хэлмээр. Гэхдээ чи өөр дээрээ чинь жоох хөгжөөчтэй энэ чинь дэлхийн ертөнц амар хөгжөөд тахт чинь ямар ч хөгжил байхгүй. Хар дээр үе 20 жилийн өмнөх тэр тарих толгоогоор тавих гээд байдаг одоо натха болио өгшин гэж хэлмээр. Жохоо харьцаа хандлагаа ч гэсэн өөр болго. Би ер нь дандаа ингээд нэг гомдолж идэг юм чи одоо болио. Одоо би дандаа нэг эерэг гоё юм ярьжээ. Хүн ярьжээвэл дугаа болчихжээ. Тэргээд өөрийнхөө чи нэг хүний урдаар орж яриад яадаг эсвэл нэг хүнээс өө хайгаад яадаг бол тэр зан чанаруудын яг эсрэг юм хийхгүй. Яг эсрэг нь ярьдаг бол дуугаа хураад сурыг. Дуугаа хураагаад ярьж чаддгүй бол хүнтэй чөлөөтэй ярьж сурыг. Тэргээд яг өөрийнхөө эсрэг юм хийгэж болохгүй гэдэг имийг болно гэдэг. Орой гардаггүй бол орой гарч үзье. Тэр гэж мгээд. Тэгээд нэг жоох өөр дээр жоох өөрчлөлт хийгэж тэхгүй бол дэндүү удиртай амьдрал. Харамсалтай амьдрал. Энэ сэдвэр та нарт зөндөө ярьж байна дөө. Юм авдаг юм уу үгүй юм уу?
Одоо манай охинд ганцаардаад одоо энэ ганьхар гэртээ хөгшрөөд байгаа юм шиг та нарт ярих юм биш үү? Зөндөө ярих юм. Аймхаа хүн 10 хүн гэдчээр. Ер нь аймхаа хүн 10 хүүхдгий ш 10 удаа хүүхдгий ш. Айж бэргэж явсаар байгаа тэгээд насан туршдаа зүрхээ өхүүлж явсаар байгаад эцсийн эст нэг амьдралынхаа ганц өхөлтөө учирдаг. Тэгээд нэг хөгшрөөд нэг хөгийн босоо нэг гинт ухаарж мухаардаг. Цайны хөгшөнтэй болё молё гэж тэнэгтээд. Тэр цай маань хөгшин бодхоос өмнө хүн амтантай суу бидүү. Шүрээ хэлээд байгаа шүү. Одоо энэ моги энэ манай хүнд гарууд байна шүү. Хүнд гарууд ч гэж дээ. Манай жоохон бас мэддэг над дээр хоош гардаг тийм нөхдөл энэгээр явж шүү. Тэгээ бүх юмд нь өөрийнх нь бие хааны хугацаанд дуусчихсан сэтгэл санаа сүнчгсэн хүн очиод нэг зулгаах олигтой юмгүй болчихсон хамаг юм үрчгээгээд унжи санцсан хойно гинт нэг ухаан ороод те нэг амьдралынхаа бараг нэг 40 50 жил унтж байгаад хажуудлаас нэг хүн бөксрөн өршлөөс ирээдсэн юм шиг цайны хүнтэй болмаар цайны хөгшин хаймаар байна гэл тэгээд өвдөгний нүдээр нь хатгцсан байж нийтийн бүжрүүд авахж очиод тэгэл улаараал нэг хүнтэй болохгүй нэ эдэрж мэгэл амт хүн зарлаад бити ингээ балаараад байгаараа мэдүү. Одоо нэг бие хааныхаа танахтаар нүд амныхаа жоохон сэргэлэнтэй нүүр амны өвчлөө багтаа дээр наад нэг сэтгэлийн үүд хаалгаа нээгээд нэг өөр дээрээ нэг жоохон инновац хийгээд монголоор өөрчлөлт гэж ойлгодог юм бол одоо жоохон инновацаар нь ярина зөө инновац хийгээд тэгээд яваарэ. Яг одоо нэг жоохон ах зах хүний хувьд тэгэхгүй бол зарим үед нэр харамсалтай. Би заримдаа гайхаад идэх байхгүй. Гэхдээ хүний сайхнууд нь хүнтэй суудаг юм уу гэж боддгийг одоо бүр сүлдээ тэгж бодоод шүү дээ. Гүй бүр нэг хөгийн нэг ястан гутлаач хэрсэн мэрсэн нь болохоор тэгээ нэг хүнтэй суучихсан хөхөрчгсөн сугталцсан явж байгаа байхгүй юу? Гүй энэ ч одоо нэг тийм гутлаач хэрсний би тоохгүй биш юм байлээ. Тэр гутлаач хэрснүүд чинь бүр айлтын гурд нэг хүнтэй болчихсон сугталчсан үржчихсэн хөхөрдөө бүр гачин жаргалтай ингэж явж байгаа байхгүй юу? Гэхдээ нэг жоохон олигтойгон шиг одоо чи нэрээ чамд одоо авах олдохгүй нү гэж асуумаар. Чи одоо ийм сайхан хүн байж чамд одоо эргэтэн олдохгүй нү нөхөр олдохгүй нү гэж асуумаар. Гэхдээ сайхан хүмүүс ганцаараа явж байгаа юм. Гайхмаар. Тэгэхээр одоо энэ ч үгүй юу? Энэ бол аашны муу. Харьцаа хандлаганаас л болж байгаа. Тэнэс тэр бие хаа, зүс царай, тэр мөнгө төгрөг, тэр ажил юу ч хинч гологдохгүй. Гобор захын амтан л гуугаад говшаад гүүгээд ирмээр тийм сайхан хүмүүс ганцаар явж байгаа. Над дээр одоо ингэ бараг 10-аад залуучууд байна. Над дээр суурж орж ирсэн. Сайхан залуучууд би хаа тэр бизнес бол та янз юм байгаа юм чинь. Өөр баяжцсан хөлжчихсэн хаус маустай өөрийн тустай орон байр ажил бизнестэй мундаг залуучууд. Гүчээд авгаа авах яат. Аха тэгээд ерөөсөө тэгээд санаанд тарахгүй шүү дээ. Гү чи ямар санаатай үгүй. Гү би ч одоо тэгээд тэд нартэй чинь төрсөн ахын чим шиг аав чим шиг хамаагүй ярина шүү дээ. Санаанд тарахгүй наахаа. Гэхдээ чи тэгээ ямар санаатай ер нь чамд ямар амтанд таарах гэдэг юм. Гэхдээ чи тэрийг нэг сайхан яриад та гэд. Тэгээд нөгөөдөл чинь нэг одогтой юм ярихгүй л дээ. Яг хөө ингээд намайг ойлгодог мөнгө цаас элдв долоо юм гол биш ээ. Ингээд нэг сайхан бие биенийг ойлгодог. Тэгээд одоо ч тэгээ бас нэг ингээд харьцаа хандлага наятайхан тийм багтал болно шүү дээ. Ер нь одоо ихэнх ирчүүд бол мөнгө цаас ярихгүй шүү дээ. Энэ бие дац ирчүүд бол ер нь нэг харьцаа хандлага юуг л ярьж байгаа юм чинь. Даруухан элдв долоо юм л ярьж байгаа. Гэхдээ Монгол ч одоо 100 мянгаараад ганц үе хүүхнүүд явж 100 мянга штэ энэ ямар 10,000 биш 1000 биш 100 мянга. Чи 100 мянган хүн ганцаар явж байхад чи одоо олдохгүй ингэж юугаад онгосоод байгаа юм. Сайхан загна штэ. Чи өөр ааш муутай юм байна.
Гэхдээ чи жоохон авгаа замтай юу гэд би бас нөгөөдөл чинь тэгэж тэхгүй хаа би чинь мөрөөрөө байгаагаар л байгаа шүү дээ. Эсвэл хүрээлт чинь баг юм уу? Гардаггүй, ордоггүй, амьтан үнтэй танилцах боломжгүй, гар уцааж гисэн ингээд яачихсан. Хаяг маяга хаачихсан. Ганц нэг зураг мурагтай хуурамч нэртэй. Гэхдээ өөр дээр ямар ч мэдээлэл байхгүй, гадчаач мэдээлэл байхгүй, гаднаас мэдээлэл оруулдаггүй. Ганхраад тэгээд өдөржин шүнжин зураг тараад эсвэл гар утсан майжаад далдаас ингээд хумсаа нуурсан муур шиг ингээд хөвчийдэг юм уу? А нөгөөдөө чинь сайхан явуул шүү дээ. Гэхдээ чи эрэгтэй эмэгтэй усуудаа бас хоёр өөрөөр ярьдаг байхгүй. Эрэгтэйчүүдтэй би бол хамаагүй ярина шүү дээ. Чи одоо ингээд бадаа юм шиг өмгөө санаалаа гэртээ өвдөдөө би чиний авгаа бол ёо гэд үүдэж хин тогших юм. Хинч тогшихгүй. Яг чиний мөнгө цаасаж авчи да. Гэс нэг оюутан охтууд ирж магадгүй. Тэгээс хээр хин жамдаг хинж ирэхгүй. Харин тийм байхаа. Та олоод өгчөөч гинэ. Одоо би аашаа. Би ямар зууч юу? Хөдөлмөрийн зууч гэдэг шиг одоо би хосын зууч юу? Болоо да ч юм нэ. Дараа нэг амттай танилцуулж идэг хоорондоо хэрэлдээ салтар нэг гайтай нөгөө бариж хахаас болоод тэр байхгүйсэн би тэр уулзахгүйсэн шүү дээ. Төмөн зовлонгийн шалтгаан гэдэг намаага бурууд хоёр талаас мэрээд унаа шүү дээ. Сайн дураараа танилцчихад би одоо хүн амтны хооронд нь танилцуулж болохгүй шүү дээ нөхдүүд минь хоорондоо хэрэлдээ дунгуудаа намаага яаш дээ гайтай юмс танилцлаа хүнтэй суус угсраад авчиж суудгацсан гэдэг. Яши төв үзэхт. Тэгж нүгэл хураагаад явах. Нөгөө хідэн хүүгнүүд бол айгүй зөөлөн ярина шүү дээ. Хөөхи эмгтэй юмч бас гомдчихно. Ахын дөө. Жохон харьцаа хандлага жохон өөрчлөөд бас нэг эрэгтэй хүнтэй уулзахлаараа бас нэг ингээд нэг урдаас нүүрлүүн харж байгаа нэг хөөхи инээждэг инээж минээждэг. Тэгээд хаяа нэг уулзъя гэвэл тэгье эдэргээд эдэргээд уурчдаг. Чи нэг заа гэдэг нэг дугаараас сурчсаа ихлээд. Эхний ээлжиндэг заа гэдэг дугаараас сурчих хэрэгтэй. Дандаа үгүй. Би яста тийм мэдгүй. Би орой гардаггүй. Яахан гарч. Яах гээд байгаа тэрж мэгээд тэр юм яриад урдаас нь тэгээд байхгүй. Зүгээр нэг хөөргийн нэг сул дорой эмгтэн үний дүрд жоохон ороод манай эрэгтэйчүүд ер нь жоохон сул дорой хүмүүс дуртай байдаг шүү дээ. Улаан галзуу юмд бол дурггүй шүү дээ хөөе. Госног мөрөөрөө байсан амьдралдаа нэг улаан галзуу юм оруулж ирээд тэгээд өстой нэг 50 амьдралдаа там болохыг ер нь ямар амьтаг үсгэв дээ. Тэгэхээр манай эмэгтэйчүүд бас нэг юм бодоо Та нар нэг ингээд нэг сул дээрээ хөрхидөө баг нэг хүний тусламж хэрэгтэй юм шиг нэг тийм дорой морой тиймэрхүү харагдаа сурчгаа. Тэгсэн мөртлөө хөөрхий бас цаанаа бүдгхэн тэрж мэддэг. Нэг ингээд нэг хүн юм илэнгүүт нэг өлгөж аваал тийм үү? Хаана уулзах юм? Би дуртай шүү дээ. Явъя идэрж мэгээл нүд амнаг ялалзаа улаан шоуч шиг тихгүйгээр одоо бүр нэг цангацсан баг нэг 10 жил архины бараа хараагүй юм шиг ингээл догтлоо идэртэй хизээ уулзах юм идэргээд хүн цаг магаа чилээгүй зүгээр сан тавьж ах чинь өөрөө баг цаг магаа тохирсон тэнд уулзууд яасан тэр гоё штэ моё штэ идэргээд ингээ эргүүдүүд ихний уулзсан дээрээ бодоо олно штэ хүн за болич юм энэстэ баг мэрэгжлийн архичин гэдэг шиг мэрэгжлийн баг юм байна гэж штэ зүгээр нэг хөөрхий бас нэг за тэрч юм гээд за тэр үеийнхээ завыг харьяа идэрч мэгээд. Хаяа хоёлаа бас нэг хоол мол идэл да. За гэдэг жохоо ингээд нэг юм хоолойны гүнээс нөхдөөдөө би даргын зааж гэж шít. Хоолойныхоо гүнээс ходоодноосоо дуурсан ч яах вэ? Зөө идэрч мэгээд. Тэгэхгүй ингээд нэг би нэг амтай би нэг дуртай гэсэн чиг зүгээр хашгичаал нүд амг ялзаад хажууд нь найзаа гэж налж унаал. Тэгвэл өдөр дуусаа шít. Балаануудаа хидээд байгаа шүү. Янз янзын нөхдүүд явж байгаа шүү. Тэгээ дандаа л үгүй гэхээ болоо л гэж хэлээд байгаа шүү дээ. Нэг хүн нэг санал тавьдаг. Яста аав ээж хүмүүжил хэлээ болоо юм яриа л. Аав ээж хэрмээ намайг ингэ сургаагүй. Гэхдээ юу ч яриаггүй байж ах чинь. Гэхдээ хүн зүгээр нэг хоол унд идэх мэдэх хаяа маяа бас нэг үзэр үйлчлэгээ гэж чинь шууд одоо орд дэвсгэрний ажил бодчихсон Шууд хүний бодоогүй төрүүлээ бодчихсон. Аав ээж маань намайг яста тэгж хүмүүжлээгүй шүү. Би яста мэдгүй тэр чинь. Яста заваа юмнууд нь тэгдэг юм байгааз. Би ч яста зүстэй хүний яадаг охин мохин ч шиг өөрөө өөрийгөө тэгж мэгээд. Манайх ихэн тэгж байгаа шүү.
Хин ч орд дэвсгэр юу ч яриаггүй зур хоолунд ярих чах чинь төрүүлээд орд дэвсгэр бодчихсон. Маанагтаал. Яста чадахгүй. Мэдхгүй. Амьдралдаа тэрий чи мөрөөд чи явсангүй ч болтой юм яриа л. Бараг би сэвэрссэн болтой юм ирэхэд. Танаас над гажиг зангаас ч болоод ганцаараа яваад байгаа шүү. Гэхдээ манай хэд ч одоо гайгүй байгаа даа энэ харахгүй шүнээр айлсан явчихдаг байгаа. Орж ирдгүй март. Тэгээд нэг ганц нэг хүнтэй уулзаад бидстэй. Гэхдээ тэрийгээ тэгээд нэг болохгүй. Хүн болгонтой болно гэж байхгүй шүү дээ. Нэг зарим нэг нь болохгүй болоо бидстэй. Тэгээ болохгүй болонгууд нь тэгээд би яста заяагүй амт би яста яах гэж тэгвэ мэгвэ. Яста тэгж яхаа зүгээр явж идэг байж та ахиж хизээч ингэхгүй амдгаа тангаргаа 50 мави итэргээд солиороо гүжийн хороогийн бүх усууд чиний өмнө сөхрөөл тавхтай шүл бариад гүн гэж боддөг юм хайшээ. Гэхдээ чи хорвоо чинь сайн муу янз янзын усууд байгаа шүү дээ. Нэг нь болохгүй маа гэхэд нөгөөх нь болно шүү дээ юм чинь Нэг нь болдгоо маа гэд дараагийнх нь болно шүү дээ. Тэгэж чи нэг ганц бүтлэхүүн үнтэй уулзсан гутаа тэгэл өөрийгөө өста пи чорт би нэрээ яста адгийн анти юм яах гэж ингэвэ мингвэ тэгэл хоноо үнжин бодож модоо царай алдаал хоол унднаас гарч мараал. Эсвэл илээ болоо юм шиг тамиг татаал. Чих татмигтаад идэ пимбитлээд харгалаа. Яста ахиж хизээ энэ амьдралдаа яста ингэхгүй шүү мингэхгүй шүү гэх шиг. Яста нэг алдсан ахиж алдахгүй шүү. Яста нэрээ чамтай чамдрын чамгүй чамдрын нэстэй ганцаараа энэ хороо туулна муулна ганцаараа ч хүн зовж чадна мандна гэдэг амсгалмаагаа хөөгөг мөгийг нойрондоо шивэн чимээг гээл тэгэл эргүүтээ явчихдаг шүү дээ. Ер нь их хөөгнө тийм байгаа шүү дээ. Нэг бүтлгүүнтэй уулзаад бистэй тэгээ болоо шүү дээ. Тэгээ цаадлан бүтлэлтэй зөндөл байгаа шүү дээ. Тэгээ цаашаа явах юм бол юм чинь тэгээд шууд зогсчдаг. Энд чинь хөөгдүүлээд байгаа нь гаднаас үлээд байна уу, манаагаас үлээд байна уу? За та тэгээ нэг зуны сайхан орой жоохон маазарчлаа. Манайханд одоо тэгээд ийм хаяа би та нартай бод жоохон наригжиж болно үсттэй. Би ч уул наригаж хүн шүү дээ. Дандаа хэрэлдэж гин гэж юу ах вэ? Хаяа бас жоохон наригил та. Манай нар юу гэсэн нөө. Гэхдээ бусдыг тийшж байгаа зовлон тесэрч гарсан зориг гэсэн үг байдаг. Тесч байгаа зовлон юу гэж бодож байна мэдэхгүй. Би одоо ямар номын сам шүү дээ. Юугаа мэдэх. Тэгээ насны намар нь одоо тэгээд жоохон далиж яваа нөхдүүдэл би сануулаад ярьж байна. Тэр нэг 20 настан мастангууд явах вэ тэгээд ингээд насан ч тэнэг байдгийн өөртөө зоригтой байдаг. Ер нь 20 наснд хүмүүс их зоригтой байдаг шүү дээ. Тэд нар чинь тэгээд дэмэрч явж байгаа тэгээд нэг юмтай суугаад салаад янз болно. За тэр нэг 30 насны төгсгөл 40 насны босго давж байгаа манай ганц бичүүд одоо өнөөдөр миний лайв бод тэр 30 насны төгсгөл рүү явж байгаа 40 насны босго давж байгаа ганц бичүүдэд зориулсан ийм зүйл шүү дээ. Тэрээс ч тэр нэг 20 хэдэн настай хонгор зүстэй усуудад зориулсан лайв ерөөсөө биш заа юу. Тэр усууд ч юм тэгээд ятаа нэг тэнэг дээрээ зоригтой байж идэг тэгэл алдаж оноод халтарч гулгаал тэгэл цаашаа явдаг шүү дээ. Их сайхан нас шүү дээ, их гоё нас. Харин нэг тэр нэг 37-8-тай дөнгөж нэг 41-2-тай ийстэй бас л хүний ийстэй сайхан нас шүү бурхан минь. Төчнөр 5 мав нас ч гэсэн их сайхан нас шүү дээ. Айгуу гоё ингээл бүх юм ойлгодог, мэддэг болчихсон. Нэг алдсан ч гэсэн нэг ингээл нэг аманда хурууга шаагаал нулимсаа урсгаал ширээ мэрээ шааж босч ирэхгүй. За яах вэ? Нэг тийм болсон доо гэдэг. Юмын нэг хөнгөн үлээгээд авчдаг их гоё нас шүү дээ. Нэг амьдралын нэг сайхан юм тогтдог, санаанч тогтдог. Би хаанч тогтцдог
Нэг 65 хилтэй бол 65 дээрээ гаццдаг. Нэг 70 хилтэй бол нэг 70 хил дээрээ гаццдаг. Таргалждагчгүй, турдагчгүй. Гэхдээ биенийх нь өөхөмж тогтдог. Жин минийч тогтцдог. Сэтгэл санаа тогтцдог их гоё нас шүү дээ үг нь. Над дээр одоо сайхан жингийн илүүдэлтэй нөхцөл орж ирж шүү дээ. Одоо чи энэ жинтэй хэдэн жил явж байна? 10 жил гэж яаж байгаа байхгүй. 10 жил. Гэхдээ чи турж мурах тийм ойлголт чамд байна уу? Турдгүй мó? Ус усан ч таргалдаг. Ингээ бөө тэрнтэйгээ эвлэрсэн тий. Өө сайх. Жинэнч тогтцсон, нас нь тогтчихсон. Сайх зүгээр. Одоо тийм ярьж байгаа хүнтэй яах вэ? Тур мурж хилээч яах. Одоо бие бодож яваад гэж байгаа юм чинь. Тэгээ хамаагүй юм тогтцсон тийм сайхан нас байгаа шүү дээ. Тийм насан дээрээ за ер нь 50 давтлаа. 50-аас өмнө л ер нь гялзуулаарай нөхдүүдээ. Эдгээр босод фэйсбүүкийн нөхдөд хамаалга. Оо надад хамаалга. Манай пэйжи ганц бичүүдээ та бүхэндээ загж хэлэхэд за 50-аас өмнө гялзуулаарай. За 50-аас хойш тэгээд нэг цайны мани юм яриад унтэн шүү. Одоо хүн хооллохын солио өвчин тусцсан шүү дээ ямар. Тэгээд бас нэг ганхаж яваа амтны гэртээ авчираа цай хоолоор дайлал. Тэгээд нэг хүн тийжээс хашаа явах гэж байгаа юм шиг нэг хачаа чим ярьдээ шүү. Ганцаараа цай уух хосдож байгаа ганцаар даахын урд удасаараа цайгаа уул арай дээр ч юм уу ухах юм яриад. Тэгээд хэрэггүй нөтөдөө. Цай хоолны юм биш бас нэг сэтгэл санааны юм ярьдаг нас ч одоо тэр 50-аас доош наснд байгаа. Тэр үедээ л ялцуулаарай. Тэгэхгүй тэгээд нэг ширээн дээр ганцаараа нэг цай уухтай нэг хотод оронд авч өгөхгүй тэгээд нэг хоёлоо уул арай дээр юм да. Ажилгүй ч гэсэн яг архил уухгүй болоод ухах юм яриад. Тэгээд сүүлргөө одоо тэгээд нэг юу болчихдээ шүү дээ. Сүүлргөө одоо тэр сэтгэл санаа илдүүд болоо юм чи яг тогтой томоотой аригтаас хэргэлдэггүй л бол гэдэг нөгөө нэг сэтгэл санаа хамаагүй болчихж байгаа шүү дээ. Ер нь жоохон нас мас яваад ингээд нэг 50 гараад нэг 60 марлуу төхөөд ирэнгүүд нөгөө нэг бие биендээ таалагдахгүй илүүд болоо юм хамаагүй болчихж байгаа шүү дээ. Шаад өөр юм ярьж байгаа байхгүй. Заадаа нэг тогтой томоотой тэгээд нэг аригтаар суудаггүй болмол. Одоо хаашийн ажил авах гэдэг юм хаашийн. Яг нэг ажил авах гэж байгаа юм шиг явж байгаа байхгүй. Тийм хүн байхад болно доо тэр чимгээд те. Тэр саадалт нь одоо нэг юм уу байхгүй. Гэхдээ хүн чинь бас нэг худлаа хүн ч гэсэн бие биендээ таалагдана үстэй юм чинь аа. Үзэл бодол байна. За нэг орд ирсгэндээ ороо сүйд болдгоо маа гэж хаяа бас нэг тухам ухан дээр хазар хамар дээр нь үнсмээр биш дээ энэ ч бас нэг гэрт байгаа юм чи бас нэг хазар хамар дээр нь бас нэг худлаа хүн ч гэсэн үнснэ үсттэй. Энэ чинь бас нэг хачим ухаан амтаа суучвал бас нэг гэрт чинь бас нэг шал хачим алхаад ахлаар чи бас хэцүү шүү дээ. Тийм учраас одоо өөрөө ямбихаас өмнө бас нэг өөддөг шиг молоо суучихоо л гэж. За манай үйл хөдлөг яасан гэнэ эмэгтэй хүн өөрт нь таалагдсан эрэгтэйдээ зоригтой сэтгэлээ уудаж өөрийн болгох хэрэгтэй. Хүлээгээд байвал ганц бие үлдэх эрсдэл өндөр. За манай хүн ч гэсэн аль бие усны тайлан тооцоо бодож байгаа юм шиг ярьлаа да. Эрэгтэйдээ зоригтой сэтгэлээ уудаж өөрийн болгох хэрэгтэй. Жаста нэг үйл хөдлөхийг ипотекийн зээлээр зоригтой авна гэдэг шиг явж штэ. Хүлээгээд байвал ганц бие үлдэх эрсдэл өндөр эрсдэл шиг. Яг ер нь бол тийм ээ. Ер нь таалагдж ивэл таалагдж байна гэж хэлээс орчих хэрэгтэй л дээ. Манайхан таалагдж исэн таалагдахгүй байх гэдэг сайхан гарууч үү дээ. Манай монголчуудын нэг гажиг юм байд шүү дээ. Нэг юм муухай юмдаа бүр гарамгай. Өөрт нь таалагдж исэн ч гэсэн чи надад таалагддгүй шүү дээ. Сонио харагдаад байдаг. Ахиж уулзмаар байсан ч гэсэн ахиж ер нь уулзаад хэрэггүй дээ. Энүүгээр ингээд дуусъя да. Тэр шимгээд өөрөө ахиж уулзмаар санагдж байгаа мөртлөө ахиж уулзсан гэж хэлдэг. Яах гэдэг янз үзээддэг юм ааши. Зүг зүгээр ижил хэрүүл үдээд байдаг юм уу?
Нөгөө фэйсбүүкийн нэг үг гэдэг шүү дээ. Энэ хүртэл таныг хүндлээ овоо юм уу гэсэн чи овоосон баас байжээ гэх. Надад одоо энэ үгийг мөн ч их бичлээ те. Амтын усууд. Таныг яста энэ хүртэл сонслоо овоо юм уу гэсэн чинь овоосон баас байжээ итгэж. Тэр үгийг одоо би бүр хэдэн мянган удаа уншсан. Яа тэр шиг одоо ингээд нэг таалагдсан эрэгтэй байжгаад манайхан яг эсрэгээр гусдаг байхгүй. За одоо ер нь хэрэг сэтэрдээ одоо ахиж уулзаач хэрэггүй бах та хин энийг амьдралыг бүрээд яах вэ баяртай идэрчимгээд өөрөө дотроо мангар дуртай байгаа байхгүй ахиж уулзахаасаа идэрчимгээд боддог тэгсэн мөртөө яг эсрэгээр нь ярина гэдэг би таалагдахгүй байх нөхөр таалагдахгүй надад ийм хүн таалагддаг байхгүй юу идэрчимгээд тэгээ чам ямар хүн таалагддаг чам хамаатай идэргээл ингээд хэрүүлүүдэл ер нь миний ганцаараа явах гэж чам хамаатай гэж мэгээд зөв зүгээр байж ах чинь урдаас хэрэлдээд алцах уу андаа гэж байгаа юм шиг алцсан шүү гэж байгаа юм шиг муу мухаа гаргаж ирэл тэгж байгаа оронд хөргөж жоохон мөрөөрөө байл та яах вэ хаа өрхнө үү тэр хүртэл нь явъя гэдэргээд манайхан бас нэг тийм үгтэй байл та за энэ харилцаа нэг хаа өрхнө тэр хүртэл нь явъя да түрүү санаачлаад яах вэ тий болоод болно биш болохгүй бол тэр л хувь заяанд мэднэ үстэй гэдэг нэг хувь заяанд нь даатгаж маатгаад чи нэг өөрөө нэг санаачлаад нэг гардан гүйцэтгээд ялын тогтоолыг гардан гүйцэтгэх гэдэг шиг тэгж тавих гэж яах вэ бас нэг зарим хэд нэг хүлээцтэй хаа хүрхнүү тэр хүртэл нь яа бас нэг хүнээ таны юуны тухайн төрөөгөө бас нэг ингээл шаруу татвах гэж яах вэ надаас хохироод байгаа юм юу байгаа юм нэг хожоод байгаа юм чи юу байгаа юм зүгээр байж байгаа зүлгэс сууй гэдэг шиг зүгээр ахаар зүлгэц уу гэртээ яриад ганцаараа тэгээд хүнжлөө цавиндаа авчуулаад хөвтөх юм чинь. Худлаа унж гисэн бас нэг хүнтэй ойр зүр юм яриад явж лөө да гэж бодлоо. Тэр чи гэртээ яриад тэгээд нэг хүнжил дотроо тэгэл нугдаагаал хамаг юм урталтайгаа болол тэгэл нойр нь хөрөхгүй тэгэл баахан хөвтөө хажууд дээр нэг ажид гар утсаа тавьчихсан. Тэгэл хөвдөн шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Тэгээ зургч үзэхгүй сүл дээр ганцаараа байсаргаад ер нь ганцаараа хүн чинь бараг зургч үздэг шүү дээ. Тэгээд гар утсаа майцсан болж байгаа бол тэгэл яна маргааш ажилтаж эртхэн унтyaa гэл нүдэ айнаал ингээл өөрийгөө хүчнэж унтуулаад өөрийгөө хүчнэж унтуулж байгаа шүү дээ. Тэгж байгаа үстэй. Тэгсэн дээр одоо бас нэг босон ч болоогүй ч яах вэ гисгээ явж лөө яах вэ бас нэг хоол унтчихлтгоо идээд хаяж гисэн бас нэг ирээсээ гараад тэгээ болол болонсыз болохгүй л тэрлэз. Тэгээд нэг яагаачгүй нэг хүнд бэлэг авч маваад тавих гээд байхгүй шүү дээ. Чи одооны хүмүүс чинь тэгээд их тийм харамччулсан муу санаатайш болчихсон. Тэгээд өөрөө шатаа тавих гээд байхгүй шүү дээ. За манай үлзий жаргал юу гэнэ өөрөө та сэтгэл ханамж тун өндөр байдаг бах тэ өөрөө та сэтгэл ханамж тун өндөр байдаг бах тэ эхнэртэй таны эхнэр тун айтах эмэгтэй байсан та тоохгүй байх гэж бодож байсан уу? Таны шивээсийг хүлээн зөвшөөрдөг мундаг тэ хөрхөр химэрнэ. Гоотой мэдхгүй. Манай эхнэрээс ороод ирэхдээ нь асуудаг юм уу? Би тэгж боддоо шүү дээ. Одоо миний нэг арьс үсэнд нэг дурлаг байх уу гэж. Ер нь бол жоох ухаантай усуд бол нэг тийм гадаад үзмжинд нэг ач холбогдол өгөхгүй шүү дээ. Хэр найдвартай хүн бэ гэж. Манайхаа ер нь хамгийн амьдралын хамгийн гол юм чинь тэр нэг шивээстэй байна уу? Сахалтай байна уу? Энд тэндээ сарвтай байна уу? Чэйжэндээ үстэй байна уу? Өгзөндөө тарианы сарвтай байна уу? Тэр хамаагүй шүү дээ. Мөн чанар нь чухал шүү дээ. Энэ хэр найдвартай хүн бэ гэж. Энэ амьдралын төгсгөл хүртэл хайж гээхгүй хажууд байж байгаа хүн мөн үү биш үү гэж тэр чинь чухал шүү дээ. Бид нар чинь зүгээр өнөөдрийн нэг өнгөтэй сайхнаар амьдрахгүй шүү дээ. Сайхан зүстерээ тагаар байнга байхгүй. Өдөр ирэх тусам өөрчлөгдөн. Бид нар нэг жоохон ханаа тусахад ямар биднээс царай яаж өөрчлөгддөг вэ? Нөгөө нэг сайхан бодож шунгаж идэг царайч бодоо болдог үсттэй. Өвчин тусахад л бид нар бодоо болдог шүү дээ. Яа тэнтэй адилханаар биднээс өдөр хоног болгон биднээс гадаад нөгөө шүтжижсэн гадаад үзмжиж өөрчлөлөө шүү дээ. Бид бүгдээрээ л хөдөлж хөгшрөн. Бид бүгдээрээ л ядарна.
үрчлээдэн, арьс өнгөө алдна, хүч тамир сулдана. Гэхдээ биднээсийн саатал нэг юм үлддэг. Сэтгэл гэж нэг юм үлддэг. Тэр сэтгэл нь хэр найдвартай вэ? Сэтгэл найдвартай юу? Найдваргүй юу гэдэг. Сэтгэл нь найдваргүй байж ивэл мянга сайхан байгаад ирэхгүй шүү дээ. Тэгээ манай эхнэр бол тэрийг л харсан баг. Тэрээс над шиг амтнаар яах вэ? Тэг хөөх юм тэгэл миний нэрээ мирам би энийг үзлийн муухай царай хоёрыг тоохгүйгээр тэгэл үр хүүхдийн маань төрүүлээд хоолыг маань хутгаал хэрийг маань угаагаал ядарч гинүү гээл одоо амардаа гээл яах вэ хөгшөө ямар байна уу гээл тэгээ болоо л ах тэгээд хүн болгоны л гэр оронд тэгэл өөрөөсөө харьцаа байгаа шүү дээ. Гэр бүлүүд болгон өөрөөсөө гэсэн онцлогтой, өөрөөсөө гэсэн харьцаатай л байна. Манай гэр бүл бол яг хөө тэгэл ингээл нэг гэр бүл. Тэрнээс ямар муухай шийдгийн заваа ирээн битэн бэ гэж мэгч тэгэхгүй шүү дээ. Тэгдэг усуд байгаа шүү дээ. Одоо намаа чи ингээд фэйсбүүк дээр ингээд лайв хийдэг. Тэгвэл чи гажиг комментэд орж ирдэ шүү дээ. Ямар муухай шийдгийн үзлийн царайтай харах үүрвэ гэж мэгэл. Года чи над чивээс мэвээс над ухмухан дээр байгаа юм арилгаач тий чи одоо тэгж мэгэл. Ямар муухай үзтий байлаар амтан гараад ирвэ мэрвэ гэл хөгшөө авгаанар ч над руу дайр штт. Одоо тэр нь дандаа авгаанар байвал яах вэ? Тэгээд нэг фэйсбүүк руу дахиад орохлоор одоо намайг голохоор хүн үгүй юу гэдэг дахиад орохлоор манитайгаа дарсан. Зарим тал дээр манасаа 7 дор юм л байж байгаа байхгүй. Тэгээд тэр аашаа бэрийн боглоор яг игэм энэ чинь одоо Англи хатаа хаан уу гэмээр. За Англи хатаа хаан надтай ярьчихгүй гэмээр л тийм амьтад дахиад орохтор байхгүй нэг бүрээс айжууд алцаагаа зогссныг авгаад байдаг шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хөлнийг мэдхгүй хүний саваныг гайхаж идэг тийм ус зөндөл. Үзий жаргал таны найдвартайг мэдчихэд онц гоо яах вэ тэгт. Энэ хүний дотор би нэг ороод гарсан биш. Хүний дотор ороод гардаг бол сайхан тийш дээ. Ер нь бол тэгэд нэг сайхан яриа хөөрөөгөөр найдвартай харагдахгүй шүү дээ. Альва нэг юм чинь амьдрал хандж байгаа хандлагаас л харагддаг шүү дээ. Энэ чинь цаашаа амьдраад явах чадамжтай хүн үгүй юу гэдэг чинь ер нь цуг амьдраад үз. Цуг амьдраад үзэхлээр манайхан бол тэр нэг ганц хоёр унтаж хөвтөл тэгэнгүүтээ хүний сайн мөнгө мэдчихдэг. Тэр бол юу ч биш ээ. Тэр бол зүгээр нэг амьдрал дээр байж идэг л юм. Бид нэр одоо энэ хорхоо шавьж унтаж хөвтөж чинь энэ хар цагаан янз янзын усууд тийм байна. Хамгийн чухал юм чинь юу? Хамгийн чухал юм. Чи амьдрал үз. Амьдрал үзтээ тэгээ нэг хэдэн сараар биш ганц 2 жил. Ер нь хүнийг мэдхтэй ганц 2 жил. Тэр нэг хайр майр элдв долоо ингээд нэг таалагдсан таалагдгүй тэр тийм чухал биш шүү. Хоёр хайртайгаа юу ч донгос чадна. Оо хаан хорвогийн хамгийн сайхан байхан чамгуугаар би бол шууд өхөн мөхөн чих шиг те. Тэгээд өөрөө нэг 80 хүрхүү үгүй юу настай юм байж мянган жил хайрлан байрлан чих шиг те. Тэгээ солироос хүн бол юу гэж донгосон заа юу. Ер нь донгостой усууд гарамгаа штэ. Ам амьдрал хоёр нь хэр зөрүүтэй вэ гэдгийг ерөөсө ганц юмар л мэдчихдэг. Хамтраад амьдрал үз. Хэр санхүүгийн чадамжтай байна уу? Хэр амьдралын идэвхтэй байна уу? Хэр ирмэлзэлтэй, мөрөөдөлтэй хүн байна уу? Ер нь мөрөөдөлтэй усууд их гоё байдаг штэ. Мөрөөдөлтэй. Гэхдээ хоосон мөрөөдөл байна уу? Мөрөөдлийг нь төлөө зүтгэдэггүй. Альва нэгэн унсан тохиолдолд харамсаал нэг дэлгүүрлэгүүгээд арх авч гудраад идэггүй. Унсан ч гэсэн ахаад оролддоггүй, тэмцдэггүй, тэмцэх чадвартай юу? Хүн чинь бас ийм тэмцэх чадвар байдаг байхгүй. Унсан ч гэсэн за энэ дээр бүтлгүүтэй тэгтээ босондоо гэдэг ийм сэтгэлийн ийм мундаг тархлаа. Тэр их чухал зүйл шүү. Тэгэхгүй ингээд ер нь олон улсууд уналтан дээр босч чадахгүй тэгээд аригтаарсаа игээд амьдрал нурчтаа гээл. Тэгэл илдэвд одоо өөртөө адилхан азгүй улсуудыг цуглуулад аригтаал. Тэгээд архин дээр нөгөө салтан нэмэгдээл, хэрэлдээл бүр ингээд сүрсэн дээр сүрээд бүр газар хөвчих гэж яваад байдаг. Тэгэхгүйгээр ер нь нэг жоохон ноён нуруутай
жоо сэтгэлийн хаттай улсууд бол өөрийн уналтыг гэр бүлдээ халдаадаггүй байхгүй юу? Чиний бизнес чинь чиний мөнгө чинь унж болно шүү дээ. Гэхдээ эн чинь ямар нэгэн гэр бүлийн дарамт шахалт хайртай дотны улсуудаа зовоох шалтгаан чи ерөөсөө биш байхгүй юу? Би ч гэсэн амьдралын олон нуралтан дээр байсан. Гэхдээ тэглээгээд хайртай дотны улсуудаа зовоох тэр шалтгач нь биш, аригдах, уурлах, уцаарлах, дарамтлах, орилж хашгичих биш. Тэртээ бол байдгаар л байна. Гэхдээ чиний бизнес чинь чиний мөнгө чинь бол өөр асуудал байхгүй юу? Тэр мэрийг харах хэрэгтэй. Хүүдгний, хадганы манайх ирж байгаа шүү. Унтвуу. Унтжаас ирдэ. Та чи ямар ариун юу? За. Энийг амсаа тайлж байгаа юм уу? Амсаа тайлж чаддаг юм уу миний хүү? Хаа, тэр амсаа тайлж байгаа хүүхдийг хараа. Амсаа тайлна миний хүүтэн тэр. Би 5 өндрийг орж ирэхлээр чинь лайваа дуусгах гэсэн чинь орж ирдэггүй. Би баг 2 цаг ярьж яач. За миний хүү гутлаа хураалаа. Гутлаа хурааж байна. Хадгаалаа. Ишгүүлээ. Эч хаалаа өнөө хаалаа. Хоолоо гизэн өссөн үү? Обор ам цангацсан миний хүү. Воодгоно. Ашгүй хоол идэх хүүхд маань хоол идийгээд гоё н оройд нь гарахчуд яасан. За нааш миний хүү гараа авчих. Халуун гэсэн юм уу? Наашир. За, цавцаа тайлээ. Аба. Хэби. Нөгөөдлөө. Хэби. Хоол идээгээгүй хоот гэдээсэн юм уу? Хоол нов юм уу? За тэгээ тайлаач. За, гараа угаа. Биш. Манай хүүхдийн гараа угаахыг гараа. За тайлаач. Тэр чинь гонжоноо дахив байдгийг. Тайл. Шумул байна. Манай гэрийнхний оройны сугларалт. Одоо тэгэд үз тарна шүү дээ. Гар харагч даа хийсэн шүү. Тийм ээ. Тэр энд нэг амтан байна. Тэр энд нэг гадаа салхинд гараад ороод ирсэн нэг юм гачи хүүхэд байна. Үй. Минийгүй яасан гадаа гарсан юм уу? Аагүй. Гадаа гараад аашин сайхан болцсон уу? Аашин янз нь уу? Гэртээ бөгчмдөд ерөөсөө яаж чаддаггүй. Бөгчмдөд ерөөсөө ааш нь хөдлөөд болдоггүй. Одоо гараад ирсэн ааш янз. Ааш нь янз нь миний хөө. Аавгийн битэхэ. Үе аавгийн битэхэ. Ой. Хүүтэг. Одоо энэ ороо ингээ байнга сунгаатай. Яагаад гэвэл дандаа ингээд энэ тэндгүй ингээ хэвтрийн байдалтай байдаг байхгүй. Манайхан гайхаад байгаа хаа энэ орнуудаа хаашаа эндээ унтдаг юм бах та гэж. Эндээ унтдаг нөгөө байнга ингээд байнга энэ тэнд аваач нөгөө хүүхдээ хайж идэг учраас орон байнга сунгаатай. Хөлд орвол тэгээд их бахалтай. Унтдаг газар нь тэр байна. Ваа, манай хүүхдээ харахгүй юу? Тэр. Яа, явж очив энэ да. Саундаараа саунд шүү. Сонго авах уу? Энийг гоо. Нэ. За сонго. Ана маажгаа. За миний хөөга. Саундаар. Яаж юу? Дууга авчихсан юм уу? За манайха хэдүүдээс та манарт ярьлаа. Одоо болио. Тарья.